Зуны амралтын зугаатай өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлж байгаа эцтэй. Хүүхдүүд бидний амрах дуртай газрын нэг бол хүүхдийн цэцлэн байдаг шүү дээ. Тийм ч учраас бид энэ удаагийн дугаараа Төв аймгийн Батсанбүрт байдаг Баянгол хүүхдийн цэцлэн дээрээс бэлтгэж байна. Заслангийн энэ ээлжинд 170 гаруй хүүхэд багчууд амарч байгаа гэсэн. Өөр зан аришинтай янз бүрийн хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд нэг доор цуглараад эхний хэдэн өдөр дотносож чадахгүй бие биенээсээ бишүүрхдэг. Харин заслангийн 7 хоног нүд ирмэх зуур өнгөрч нэг л мэдхэд нэг анги хамт олон шиг болчихсон байдаг да. Зуны дэлгэр цагт үеийн найз нартайгаа тоглон наадаж, биеэ чирэгжүүлэх нь анги дэвшин суралцахад чухал нөлөөтэй байдаг штеп. Тийм ч болохоор Баянгол цэцлэнд хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол зэрэг төрөл бүрийн спортын талбай хэрэгсэлтэй юм билээ. Өдрийн цагны дараа бид хурд хүч авахаал цамбаас ирсэн Америк хөл бөмбөгийг тоглосон юм. Энэ тоглоом нь их сонирхолтой. Октод төвгүүдтэй цуг тоглосон болоод ч тэр их өрсөлдөөнтэй болсон шүү. Охид их аттай учраас үе бяцхан зайл гаргаж тоглож байхад харин хүүгүүд хурд хүчтэй тоглож байсан юм. Сагсан бөмбөгийн тэмцээнд хүүхдүүд багаараа оролцож байсан. Заслангийн сагсан бөмбөгийн аврах багийг шалгаруулж байгаа учраас тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болсон шүү. Харин хөл бөмбөг бол арай ондоо. Зөвхөн сонирхогчдын дунд аваргаа шалгаруулсан юм. Амрагч хүүхдүүдийн дотроос волейбол тоглодог хүүхдүүд байсан бөгөөд чадварлаг тоглолтоороо олонний анхаарлыг татаж байлаа. Тэмцээний үеэр хүүхдүүд бие биенээсээ тоглолтын ур чадвар, дүрм журмыг сурч байсан. Үдээс хойш хүүхдүүдийн дунд дууны тэмцээн болж хэн хамгийн чадварлаг дуусныг үзэгчдийн саналаар шалгаруулсан юм. Мөн амрагч хүүхдүүд найз нартай авьяасаа үзүүлж өөрийгөө бусдад таниулж нууцхан авьяасаа нийлээ. Хүүхдийн цуслан бүхэн үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарч янз бүрийн урайтай байдаг шүү дээ. Тэгвэл Баянгол цэцлэнгийн урай нэлээд сонин онцлогтой юм билээ. Энэ хоолыг Деважингийн хоол гэж нэрлэдэг. Өөрөө идэхээс өмнө найз нартай хоолоо өгч, өөрөө ч бас бусдаар хооллуулж, хөгжмийн аянд маш хөгжилтэй оройн хоол болсон. Хүүхдүүдээ та нар харж байгаа ах. Багш нар маань ч гэсэн хүүхдүүдэд зэрэгцэн бие биедээ хоол халбагдаж өгч байна. Би үргэлж
ч бусдын тусын тулд амьдрья гэсэн залгамжлагч холбооны тангаргийн дагуу найз нартайгаа хоол хувааж идлээ. Олуулаа хувааж идэж байгаа болохоор амттай. Бас урд нь хизээч би ийм хөвгчлөлтэй ариун хоолыг үзээгүй юм байна. Сайхан хоолоороо үргэлж хүүхдүүдийн талархлыг хүртдэг тогооч оюун ягчтай уулзахаар галтгоонд итсэн. Амин димээр баялаг хоол хүүхдийн өсөлтөнд чухал нөлөөтэй байдаг болохоор бид хоолны нэр төрөлд нэлээд анхаарал тавьтаа гэж тогооч эгч маань бидэнд ярьсан юм а. Тамхины утаанд ойролцоогоор 4000 орчим төрлийн хорт удас агуулгадаж байдаг. Тамхийг татах үеийн дулаан Цельсиус 900 хэмт хүрдэг бөгөөд энэ үед органик бодис нийлэгжин олон төрлийн хорт удасыг үүсгэдэг байна. Хот сүрэн хөгжиж ажил ихсэх тусам хүмүүс ядарсан бие тархиа сатааруулахын тулд архийг ихээр хэрглэж байна. Мөн архины олдоц ихтэй байдал нь өсвөр насны хүүхдүүд архинд ихээр ороход нөлөөлж байна. Тамхи архины хор хөнөөл яаж түүнд орохгүй, өртөхгүй, найз нараа хамгаалах вэ гэсэн асуултанд энэ хичээл хариулт өгдөг байна. Энэ тухай видео киног үзээд хүүхдүүд өөрсдөө сонирхсан асуулт ойлгоогүй зүйлээ асууж байлаа. Ер нь аялал зугаалга амралтын үед мөн хүүхдийн цусланд арх тамхины эсрэг иймэрхүү хичээлийг төлхөө оруулж байвал зүгээр юм шигэ. Учир нь бидний эргэн тойронд олон хүүхэд энэ хорт зүйлийг хэрэглэдэг. Ялангуяа цуслан дээр бие биенийгээ их уруу татдаг шүү дээ. Надад энэ хичээл их таалагдсан шүү. Хүүхдүүд энэ хичээлээс төрсэн сэтгэлээ цаасан дээр шүлэглэн буулгасан юм. Залгамжлагч холбооны Баянгол цусланд сэлэнг, дорнод, дорноговь, Баян хонгор, Дархан уул, Эрдэнэт, Мандал, Шарын гол, Улаанбаатар зэрэг нийт 9 аймгийн хүүхдүүд амарч байна. Багш нар амрагч хүүхдүүдтэй зориулж өөрсдийн бяцхан авьяасаа нээж хошин үзүүлбэр үзүүлж байна. Хүүхдүүд ч багш нартаа алга дүүрэн ташлалтаар бэлэг орж байлаа. Бие даан альваа зүйлд суралцах, хамт олныг бүрдүүлэхэд цуслангийн үйл ажиллагааны гол зорилго байдаг. Орой хүүхдүүд түүдэг галын дэргэд чөлөө тарьслахыг хийсэн. Хамтдаа дуулж, бүжиглэж нэгэн оройг түүдэг галынхаа дэргэд өнгөрүүллээ. Цуслангийн зугаатай өдрүүд мөн ч хурдан юм да. Маргааш гэртээ харин гоё ч юм шиг. Магадгүй найз нараа их санах байх таа гэж энд амарч байгаа хүүхдүүд маань ярьж байсан юм. Ингээд залгамжлагч холбооны Баянгол цуслангаас бэлтгэсэн цоглог хөтөлбөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай.